Өнөөдрөөс иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж дарааллын дагуу олгож эхэлнэ. Шинэ оныг шатхууны дутагдaltaгүй өгтөнө. 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглбар гарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 хамгийн том мөсөн талбай ажиллаж байна. Улаанүд хотод уламжлалт амлалтын үйлдэл болно. Брэдэд Jingle Bells дуу Монгол техно хэлбэрээр дуулсан нь түгэн дэлгэрээд байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдрөөс буюу 31-ний өдрөөс газар авах хүсэлтийг шийдвэрлэж дарааллын дагуу олгож эхлэх гэж байна. Тодорхойлбол www.e-газар.gov.mn буюу гар утасны e-газар аппликейшнээр өргөдөл хүлээн авч эхэллээ. Иргэд газар авах хүсэлтээ заавал захимаар өгнө. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт эрүүлсэн дарааллын дагуу газар олгох ажил хийгдэж эхэлнэ гэж холбогдох албанаас мэдэгдээд байна. Шатхууны нийлүүлэлт сайжирчээ. Тиймээс олон нийт шатхууны дутагдaltaгүй шинэ оноо өгдөх боломжтой болжээ. Оросын холбооны улсаас 4, бүгд найрамдах хятад ард улсаас 2 бомтоор шатхуун импортлж байна. Нийт 6 бомтоор 58,000 гаруй АИ-92, 2,000 орчим тонн АИ-95, 166,000 гаруй тонн дизель түлш нийтдээ 233,000 гаруй тонн шатхуун орж иржээ. Бид нар өөрчлөөд одоо улирлын өмнө одоо 1 сар, 2 сар, 3 сарын захиалга 12 сар гэхээр өгдөг. Энэ дээр бол нэг 90,000 тонн А92 бензин, 95 бензин авахар захиалга өгсөн. Гэрлээ ихтэй бид нар саяны түрүүний хэлсэн одоо Козлов сайттай ярьж байгаа, Оросын холбооны улсын эрчим хүчний сайттай ярьж байгаагаад 140,000 тонн хүргье. Тэгжээж бид нар энэ одоо нөөцийн хомсдлоос гарах юм байна гэдэг юм тооцоол хийгээд хүсэлтээ явуулсан. Орон нутагт 100 бомтоор 2250 тонн АИ-92, баруун талд Баян үлгийгээр 1900 тонн АИ-92, АИ-95 авто бензин орж ирсэн тул мөн шатхууны дутагдaltaгүй он гаргана нэлээ. Соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулах хурал зөвлөгөн үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагааны нэгдсэн цаглбар гарлаа. Нэгдсэн цаглбарт нийтдээ 140 ивентийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний 14 нь спортын, 99 нь соёл, аялал жуулчлалын, 27 нь олон улсын хурал зөвлөгөн үзэсгэлэн байх юм а. Түүнчлэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг багасгах чиглэлд анхаарна. Ингэхдээ орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компани захиалгат нислэгийг дэмжих, цаашлаад төрөлжсөн арга хэмжээг бодлогоор нэмэгдүүлэхээр болжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 задгаа талбай хамгийн том мөсөн гулгалтын талбай бий болоод байна. Засан уул, чарга болон тишүүрээр гулгах бүс гээд амрах, духлах орчин, халуун ундаа үйлчлэгээний цэг зэргийг гэрэлтүүлэх болон холбогдох тоноглолын хамтаар зохицоор нь шийдсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн том үйл ажиллагааг зохион байгуулдаг талбай бус. Өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглаж болох орон зай байх ёстой. Тиймээс хамт олонний санаачлаг, хувийн хвшлийн дэмжлэгтэй энэ бүхнийг хийснээ тус хүрээлэнгээс мэдэгдэжээ. Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 эх 3 дугаар сар хүртэл ажиллах юм. Улаанүд хотод жил бүрийн 1-р сарын 1-нд болдог уламжлалт амлалтын гүйлт болно. Хамгийн төсвөртэй хүмүүс шинэ жилийн хувцастай цуглаж шинэ амьдрал руу гүйдэг үйл ажиллагаа юм. Ингэхдээ оролцогч бүр өөрийн дугаар дээр мөрөөдөл эсвэл зорилгоо бичиж тэрнийхээ төлөө гүйдэг байна. Энэ жил уг ёслол илүү хүчтэй болно. Учир нь гал морин жил эхэлж байна. Морь бол эрч хүчтэй амьтан тул мөрөөдөл биелэх болно гэж үзэж байна. Оролцогчид 5 км эсвэл 2026 м гүйж болно. Гүйлт 1-р сарын 1-ний 11 цаг 30 минутанд ойн нэрмжид цэцэрлэгт хүрээлэнд болно. Jingle bell, jingle all the way. What a fun it is to ride on a Mongolian open sleigh. Брэдэд Jingle Bells дуу Монгол техно хэлбэрээр дуулсан нь олонний дунд түгэн алдаршаад байна. Тодорхойлбол Нидерландын DJ Ummet Okzan 2022 онд Hanado Mongolian Techno нэртэй трекэ гаргажээ. Энэ нь Jingle Bells дууны монгол хувилбар юм. Дууг 4 жил хадгалж байсан ба хэн нэг нь энэнийг олж нийтийн сүлжээнд цацснаар олонний дунд түгээд байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөё.